За хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор радио спортын өндөр хурдны телеграфийн 23 дахь удаагийн дэлхийн аваргын хүрэл медальт олон улсын хэмжээний мастер, сургагч, ахлагч Цэрэн Лам бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та нарт ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Студид маань зараад ирсэнд маш их баярлалаа. За юуны түрүүнд өнөөдөр бас үзэгчдээ радио спортын ер нь өндөр хурдны телеграфийн 23 дахь удаагийн дэлхийн аваргын сонин сайхнаас бас үзэгчдээ хүргэе. За тэгээд бас тантай илүү гоё танилцаад яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Илүү сайхан дэлгэрэнгүй хэдүүлээ танилцъя те. Тийм за баярлалаа. Намайг Жамбалд орж ийн Цэрэн Лам гэдэг. Би зөвсгөгчний тэг 13 дугаар ангид их олон жил ажиллаж байгаа станцын дарга жолооч одоо радио спортоор хичээлдэг. Олон улсын хэмжээний мастер. Сая 2025 оны 10 сард дэлхийн аваргын тэмцээнд яваад ирсэн. Энэ мэргэжлэр хичээллээд энэ спортоор хичээллээд 15 жил болж байна. Тийм тэгээд сүүлийнхээ тэмцээнд оролцоод дэлхийн аваргаас нэвтрүүлгийн төрлөөр хүрэл медаль аваад ирсэн байгаа. За радио спорт гингүүт бас юу юм болоо гэж бодож ич магадгүй. Тэгээд бидний одоо хэлж цаашснаар морц тийм гоё тайлбарлаад өгье те. Дэлхийн аваргын сонин сайхнаас бас хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. За морцын тухайг танилцуулахад морцыг бол ер нь бол хүн болгон ер нь баг мэддэг. Энийг бол одоо дэх үед бол юунд сургуулиудад одоо заадаг байсан л та. Ер нь бол заадаг байсан. Гэхдээ энэ бол яг цэргийн байгууллагуудаар хэрэглэгддэг. Одоо холбоонд орох хэрэгсэл, холбоонд орох хил ч юм уу тэгж л хийж болно. Ер нь бол одоо энэ морцоор одоо дэлхийн аль ч өнцөг болон бүрт байгаа мэрэгжил нэг нөхцөлтөг холбоонд орж болно. Ер нь дайны жилүүдэд өргөн хэрэглэгдэжсэн. Одоо үед бол спорт чиглэл рүүгээ ер нь ингээд төлхөө гоё явагдаж байгаа тийм спорт байгаа тийм спорт. Радио спортын тухайд бол радио спортын дотор олон төрөл төлдөө. Одоо радио богино долгиончин гэж байна. Богино долгиончин гэдэг нь станцуудаар одоо жинхэнэ тэр дэлхийн өнцөг болон бүрт байгаа мэрэгжил нэг богино долгиончдтойгоо холбоонд ордог тийм дэлхийн аваргын бүр тэмцээн болдог. За радио пеленгац гэж байна. Энэ нь болохоор бидний хэлж заанчнаар бол үнэг агналтын тэмцээн гэдэг бас ингээд нөгөө нэг чиглэл олох гэдэг. Одоо нөгөө нэг нэвтрүүлэгч станцыг нэг уулын нэг мухар тавьчаад одоо өөрсдөө би аль хаач газраас очиод тэр нэвтрүүлэгч станцыг олох. Тийм одоо тэрийгээ бид нар үнэг агналт гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ тийм спорт төрөл байна. Радио өндөр хурдны телеграф гэж байна. Одоо жинхэнэ яг миний хэрэглэгдэж байгаа зөвхөн холбоонд ордог. Одоо энэ мэрэгчлэрээ би яг энэ төсөв төвчний тэг 13 дугаар анги одоо холбооны ууган хороо манай анги энэ ангид яг энэ мэрэгчлэрээ бас 20 жил одоо алба хаагаад цэргийн гавьяаныхаа амралтанд гарах гад ингээд байж байгаа. Энэ чиглэлээр ер нь хүүхдүүд маш олон хүүхдүүд бас заа сургаж яваа. Тийм тамирчин байна. Өнгөрөх 10 сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо гэж байна те. За тэнд ер нь хэр өрсөлдөөнтэй ер нь дэлхийн аварга нь яг хэдэн жилийн юм циклтэй ингэж бас зохион байгуулагддаг юм болов. Дэлхийн яаругийн холбоо гэдэг байдаг л да, өндөр хурдны телеграфийн холбоо байдаг. Тэгээд энэ тэмцээн нь бол жил бүр явагддаг. Жил бүр Европын орнуудад явагддаг. Тэгээд Азийн орнуудаас ер нь цөөн ордог. Тийм Японоос нэг ганц хоёр тамирчин юм уу тэгэл манай Монголоос ингээл ордог л доо. Жил болгон явагддаг. Миний хувьд бол дэлхийн аваргын тэмцээнд 3 дахь удаагийн оролцоод ирсэн. Тэгээ эхний хоёртаа бол 4-р байраар орж ирсэн. Туршлага судалж байгаад энэ жил ер нь явж энэ нэвтрүүлгийн төрлөөр медаль хүртсэн байгаа. Яг энэ одоо өндөр хурдны телеграфийн нэвтрүүлгийн төрөл гэдэг. Нэвтрүүлгийн төрлөөр нь. Тэгэхээр бас бусад ямар төрлүүд байна. За таны оролцсон төрлийн онцлог ялгаатай тал нь бас юу байгаад байна? За нэвтрүүлгийн төрөл гэдээ ярихаар тайлбарлахад нэвтрүүлэг гэдэг нь ер нь би өөрөө түлхүүрээр морцын үсгийг нэвтрүүлж гаргана гэсэн үг. Цаана нөгөө харилцагч маань хүлээж авна. Хүлээж авж байгааг нь хүлээ авалт, нэвтрүүлж байгааг нь нэвтрүүлэг гэсэн ийм хоёр төрөл. Тэгээд нөгөө төрөл нь радио спортын өндөр хурдны телеграф гэдэг нь дотор 4 төрөлтэй. Тэгээд нөгөө хоёр төрөл нь бол
компьютер дээр явагддаг дуудлага хүлээх дасгал эсвэл холбоонд орох дасгал гэсэн ийм хоёр төрөлтэй тийм дөрвөн төрлөөр өрсөлддөг. Тийм. Пеленгац центр пеленгац богино өндөр хурдны телеграф тэгээд радио хийц гэсэн радио спортын тийм дотроо төрлүүд одоо нөгөө радио юу спортын төрлөд чинь нөгөө нэг хүнд мотоцикл цэцэглэр уралдаад идэг хүртэл төрөл байдаг тийм төрлүүд байдаг. Тийм. Одоо яг ингээд бодоход төсөөлөд зүгээр ингээд бодоход яг энэ төрлөөр одоо дэлхийн аврах шалгуулах тэмцээн болж байна. За тэр тэмцээнд бол миний бодлоор за Орос, Германч гэдэг юм уу, Польш гэдэг юм уу тэр улсууд ер нь нэлээд амжилттай оролцдог болоо гэж бодож байна. Ер нь яг Европын оронд зохиогддог гэхээр европчууд бас нэлээд хүнд бол оролцдог байх гэж бодож байна. Тэгэхээр яг аль орн нь ер нь илүү яг энэ төрлөөр чанга хүчтэй байдаг вэ? Байлгүй яг уу яг энэ төрөл энэ морз гэдэг төрлөөр Оросууд маш учирхэг дийлдэжгүй. Ер нь бол мундаг дараа нь бол Беларусь, Болгар гэдэг улсууд мундаг хүмүүс байдаг. Ер нь дэлхийн одоо юуг төлөө нэг дээдийн хурд макс хурдуудыг тэд нар ер нь эзэмшдэг. Шансаа өндөртөө ер нь айхтар мундаг бий байдаг. Манайх бол бас яг бай үзэн л гэж үзэн ер нь бол өвдөд байгаа тий. Гурав дахь төрлөөр нь авчаад байгаа тий. Маш одоо мундаг амжилтыг гаргаад ирсэн юм шүү дээ тий. Тэгэхээр ер нь яг ингээ харж байхад дээхин үеийн дайн байлдаанд оролцож исэн улс орнууд энэ дээр энэ спорт дээр илүү амжилт үзүүлсэн. Илүү амжилттай юм. Маш ер нь одоо энэ спорт чиглэлээр нь хөгжүүлэхэд одоо ингээд яг юу сонсож байхад Беларусь энэ төр бол маш бага энэ талаар нэг спорт чиглэлээр нь айгүй айхтар хөгжүүлсэн. Ерөөсөө хүүхдүүдийг бүр багаас нь ингэж хичээлдэг гэсэн тийм байдаг юм билээ. Бүр 6 настайгаас вакуум орчинд ч юм уу тэгж хичээлүүлдэг гэд яригддаг. Тийм мундаг хичээлдэг. Манайх бол яг сонирхож байгаа цөөхөн л дөө манад ер нь спортоор хичээлж байгаа хүмүүс ер нь цөөхөн. Ер нь л голдуу цэргийн мэрэгжлийн цэргийн хүмүүс л голдуу энэгээр хичээлдэг. Тэр дэнд одоо баг нэг холбооны чиглэл яг л нэг юм чиглэлийн хүмүүс нь л ер нь хичээлдэг ер нь. Тийм байна. Ер нь яг спорт гэдэг одоо төрөл рүүгээ яг хизэнээс шилжсэн. Манайхан ер нь яг энэ төрөл рүү одоо жишээ нь таны хувьд яг энэгээр хичнээн жил хичээлж байна. Миний хувьд бол одоо яг энэ чиглэлээр 15 жил хичээлж байна. 15 жил. 2000 онд одоо Хилийн цэргийн техник 151-р анги дээр бага мэрэгчлэн бэлтгэх төв гэж байдаг юм. Одоо явагдаж байгаа. Тэр сургалтанд би радио телеграфчин гэсэн мэрэгчлэр анх суралцж гарснаасаа хойш 2010 оноос хойш ер нь яг энэ спорт чиглэлээр нэнийг барьсан. Тэрнээс өмнө болохоор 2000-аас 2010 он хүртэл бол яг энэ арид телеграфчин гэсэн мэрэгчлэр ажиллаж явснаас яг спортоор бол оролцож үзээгүй явж байгаа. Сүүлд хичээлж эхэлсэн. Монгол улсаас маань ер нь одоо яг дэлхийн аваргын тэмцээнд тий өөр оролцож исэн тамирчид манаас одоо амжилт гаргаж ирсэн болоо ер нь одоо тий хичнээн жилийн түүхтээ энэ хүү дэлхийн аваргын тэмцээн манаас явагддаг. 23 дахь удаагийн тэмцээн гэж байгаа. Манай Монголоос мундаг тамирчид байгаа. Олон улсын хэмжээний маструуд одоо олон улсын хэмжээний мастер Болдбаатар гэж мундаг тамирчин бий. Яг энэ чиглэл энэ өндөр хүрдний телеграфийн энэ чиглэлээр хүрэл медаль авсан ба хүлээн авалт гэдэг төрөл дээр нь хүрэл медаль анхных нь медалийг авсан. Олон улсын хэмжээний мастер буян тогтох гэдэг мундаг мастер байна. Тэр маань компьютерийн нэг төрөл байгаа. Тэгээ тэрүүгээр хүрэл медаль авч ирсэн мундаг тамирчид би 3 дахь нь бий болж байгаа юм да. Нэвтрүүлгийнх нь анхны эмэгтэйг нь манай тэр олон улсын хэмжээний мастер буян тогтох гэж тамирчин Азаас анхных нь медалийг авчирч ирсэн. Одоо би 2 дахь тамирчин болж байгаа байхгүй. Яагаад та яг энэ мэргэжлийг ерөн сонгож байгаа? Зүгээр яг ингээд бид нар мэдгүй хүмүүс ингээд бодохоор энэ яг нарийн ширийн тэр юм зүйлсийг ойлгохгүй байгаа даа учраас яг энэ мэргэжлийн сайхан юу яагаад яг энэ мэргэжлийг та сонгоод өдий хүртэл ингээд хөгжүүлээ явчихав. Тэг энэ нэг яг ингээд энэ мэргэжлэр би бол яг өөрөө хүсэж юм уу мэддэгчгүй байжгаад санамсаргүй нөгөө нэг хилийн заставт ажиллаж байхдаа холбоочин ажилд орохын тулд анх энийг сонсч үзсэн. Холбооч хүн ийм юм хийдэг юм байна гэдгийг хараад ингэж сонсч байсан. Тэгэл анх ерөөсөө энэ морзын чимээг ерөөсөө сонсож үзэл баг энэ ямар сонин гоё юм сонин юм байдгийн бэ гэсэн юм сонирхол төрөөл тэгэл тэргээр энийг үл би ер нь энийг хийж чадах юм шиг айгуу тийм мэдрэмж төрөөл явсан. Тэгээд ер нь бол яг ажлын
онцлогийн хувьд бол мэрэгчлэр ингээд яваад яг зүгээр би нэг иймэрхүү юм хангах хэрэгтэй гэдгээр ингээд явжсанаас тэг 13 дугаар ангид орж ирэл ерөөсөө энэ спортоор би хичээлэх хэрэгтэй энэ тамирчныг олон мундаг тамирчдыг хараад тэднээр айгүй их бахархажсэн л да. Одоо тэр миний ярьж байгаа тэр олон улсын хэмжээний мастер тэр Болдбаатар, Мөнгөнзул энэ төр гээд мундаг мастерууд би чин зориг гээд тэднийг хараад би үнэхээр их бахархаад ер нь энэ чинь ингэж амжилтанд хүрч болдгийм байна гэсэн юм юу гарал явж исэн 10 оноос хойш ер нь тууштай ерөөсөө маш үнэхээр энэний араас явсан да. Энэ мэрэгжлийн араас маш гоё цэвэрхэн спорт тэгээд өөрийнхөө рекордыг эвдээл ингээд явах ер нь бүр үнэхээр бүр эндээ дурладаг. Бүр үнэхээр хобби болгож мэрэгжлээ хобби болгож чадсан гэх юм уу? Тийм. Дуртай юм хийхээр хүн ч бас нэг тийм дуртай юм хийгээд амжилтанд хүрээд хамгийн гол түлхүүр нь ер нь хүмүүсийн одоо хамт олонны юм уу найз нөхдийн тэгэл одоо шавнарын ингээд надаар ингээд бахархаж байгаа ч юм уу надад ингээд айгүй гоё урам өгж байгаа энэ дээрсэл хүн чинь ер нь ингээд кайп авдаг болчихдөг юм лээ шүү дээ. Тэгэл эндээ дурлаад тий одоо тий манай нэг дарга маань хэлжсэн юм зэрэн ламаад энэ нийгэм орчлонд чинь морзоос өөр юм зөндөө юм байдаг шүү дээ. Чи морзл гэд тэгэл өнөөдөр гисэн чи олон улсын хэмжээний мастер болцсон сууж байгаа өөрөө дэлхийн хэмжээний тамирчин болсон юм. Дэлхийн хэмжээний тамирчин болчихно гэж зүудлэчгүй явсан л та. Тэгээд тууштай хичээлэг чадсныхаа үр дүнг бол амссан. Дэлхийн аваргаас яг энэ өөрийнхөө оролцсон төрөлтөө 3 дугаар байрын шагналд ингээ орчлоо тий авж гинэ гэсэн тэр үеийн тухайн үеийн сэтгэл мэдрэмж ямар байсан бэ? Тэр үеийн мэдрэмж төсөөлжсэн нь ер нь за би ч 3 дугаар байранд орчлоо даа гэсэн төсөөл байсан уу? Төсөөл байлгүй яг уу би зөв ингээл амар ингээл гоё ингээд юу гаргана гэж нөгөө нэг эмоц ч юм уу тийм гоё юм гаргана гэж төсөөлж боддог байсан ч гэсэн яг ингээд юу энэ жил бол медалаа авчаад тэрнээр нь эсрэгээрээ байсан. Яасан гэсэн чинь энэ тэр Монголоос ганцаархан тамирч ганцаархан явсан. Уулын гуруулаа бэлтгэл хийжсэн ч гэсэндээ бас цагийн юунаас болоод ганцаараа явсан. Тэгээд ганцаараа явах чинь нөгөө хил ус жоохон таарахгүй чинь тэрийг илэрхийлж өөртөө л ярьж байгаа чинь сайн байна шүү. Тэгэл гоё юм бэ яасан гэд өөртөө л хэлээд өнгөрсөн дөө. Яг гоё юмас гаргана гэж бодож байсан гэсэн яг тэрийг гаргаж чадаа. Тэгтээ сайхан байсан. Монголда буугаад найз нөхөд ингээд тамирчид маань хүлээж аваад маш гоё байсан. Сайхан байсан. Сургагч багшаар бас одоо ажиллаж байгаа тий. За цэргүүдийн маань хувьд бас одоо морцыг бас сонирхож байна уу тий. Яг одоо таны анх авч ирсэн мэдрэмжийг одоо анх сурж байгаа тэр цэргүүд маань байлдагч нар манаас одоо ингээл аваад мэдрээл явж байгаа л гэж бас бодогдоод байна л да. Айгуу сонирхдаг шүү дээ. Цэргүүд маш их сонирхдаг. Айгуу ямар сони юм бэ? Ийм л юм төсөөлж орж ирсэн гэх мэтээр ярьдаг орж ирээд ингээд энийг заагаад өгөөч. Бүр өөрсдөө ингээд хичээл заа яг цэргүүдийн хичээлийг бол би ордгоо л те. Зүгээр яг энэ дамжаа хичээлүүлж анги дээрээ ер нь тийм сонирхож байгаа хүмүүс заадаг. Тэгээ цэргүүд бол бүр ингээд энийг айгүй сонирхсан. Тэгээ холбооны ангид ингээ хуваарлагдаад орж ирсэн гэдэг цагаасаас хойш морзын тухай бодож орж ирдэг юм шиг ийм л юм байдаг болов гэх. Тэгээ сонирхоод надаар заалгаж ясан зэргүүд байгаа зөндөө. Тийм. Тэр нь бас та анх ингээл чимээгийн сонсоолыг сонирхоод ингээл тэгчихсэн гэл тэгсэн ингэж ярьсан. Тэгэхээр бас чимээ нь яг ямар чимээ гардаг? Битүүрээр бас сонсмоор байна. Тийм болно. Чимээ гэж ер нь яг зүгээр бидний одоо энэ ярилцж байгаа цэргийн холбоонд нөгөө өргөн хэрэглэгддэг гэсэн. Тэр чинь ер нь код тэр бидний одоо энэ ярьж байгаа үгсийг ер нь кодлж ер нь яг тайлбарлаж өгөхөд кодлдог л гэсэн үг л тийм. Кодоор харьцна. Кодоор одоо би тэр байна, би одоо цэрэн лам байна гэдгийг одоо би энэ төр гэж энгийн хэллэгээр ярихгүй ш нөгөө нэг цэргийн хэллэгээр ярих юм бол би тэр байна гэсэн кодууд байдаг л да. Нэг тусгай тийм бидний хоорондын харилцах холбоочдын хоорондоо харилцдаг код байдаг. Тэгээ тэр кодоор харилцаж холбоонд орно. Одоо тэрэн дотор чинь бүхэл дарга нарын өгсөн тушаал бүх ингээд юм чинь кодлогдсон орж ирж байдаг. Тэрийг хүлээж авч байгаа нь ямар ч алдаагүй цэвэрхэн зөв авсан байх хэвээр. Нэвтрүүлж байгаа нь яг ямар ч үг үсгийн алдаагүй нэвтрүүлдэг байх хэвээр. Тэгжээж одоо 1000 км-ийн цаана байгаа хоёр хүн л хоорондоо энэ кодоор харилцах учраас нэг үсгийг ч юм уу буруу нэвтрүүлнэ гэсэн тийм дүрэн байх юу яс байхгүй л гэсэн үг байхгүй. Нэг үсгийг чимээгээр нэг үсгийн нэг үсгний
нэг цэгийг л буруу цохоход одоо нөгөөх нь буруу үг болох тийм буруу тоо болох буруу үсэг болох тийм магадaltaй учраас маш хариуцлагатай ажил байхгүй маш хариуцлагатай өндөр хариуцлагатай ажил л та. Тэгэхээр бас оролцож байхад одоо яг энэ нэвтрүүлгийн төрөлд те үг хэсгийн алдаагүй гэхээс гадна бас юм хурдны юу байдаг болоо те. Ер нь л хурд тэгээд чанар гэдэг нэг алдаа тийм тэрүүгээр л байдаг. Нэвтрүүлгийн төрөлдөр улсын рекорд хийсэн. Миний хувьд бол Монгол улсынхаа рекордыг эзэмшдэг. Тийм эзэмшдэг. 1 минутанд сая дэлхийн аврах би 163 үсэг нэвтрүүлж өндөр өөрийнхөө амжилтыг эвдсэн. Тэгээд тэрээр бахарх тийм үү. Нэг хэсэндээ бол яг нууцлалын ерөөсөө л цэвэр нууцлал цэвэр нууцлал гэсэн үг. Тэгэл нэг алдаа гаргуул тэнд магадгүй тушаал буруу очих. Тушаал нь буруу очих үсэг. Тэнд алдаа гаргах. За дайны үед бол тэр тусмаа. Дайны үед тийм. Одоо Д үсгийг буруу хэлэхэд Б үсэг болно. Дууд гэсэн үг байвал бууд болгоно тийм маш өндөр хариуцлагатай нууцлалтай. Тэгээ тэрүүгээр их сонирхолтой юм уу? Тэгээ хариуцлагатай сонирхолтой мэрэгжил. Одоо шууд ингээд би тэр сонсч болох уу? Сонсож болно. Гэтэ яг үзэгчдэд чагнуулж чадахгүй байх нь таарт бол ингээд чихвчээр ингээд яаж болно сонсож үзэж болно. Одоо сонирхолж үзэж болно. Энэ чихвчийг зөөчих юм бол би нэвтрүүлэг гэдэг нь ямар юм байдаг юм бэ? Сонирхоод үзье үзэгчтэй. Бас давхар энд сонсогдож магадгүй болов. Нэг нь эргүүлчих үү би ингээд. Нэг нь эргүүлэхгүй тийм. За би нэг жоохон багхан шуудаар яваад би. Наад ингээд би бол 1-ээс 10 тоо 1-ээс 10 гэсэн тоо явж өгсөн л байсан. Тийм. Би тэд бол ерөөсөө сонсогдсон ерөнхийдөө сонсогдсон. Тийм. Зүгээр нэг да гэсэн юм явж байна тийм. Тэр Нэгээс 5. Сайн Улаанбаатар 5 морил гэж ах шиг байна. Сонирхолтой байх тийм. Сонирхолтой. Айгуу гоё байгаа зү. Тийм байна. Тэгээс энийг одоо удаан хугацаанд ер нь бэлтгэл юм байна. Маш өөрөө сонирхож дурлж ижил ингэж утаа юм ойлгооч тий. Тийм. Стол нэрээ сонирхсан хүн яахгүй. Сонирхсан хүн байв. Сонирхсан. Энэ чинь зүгээр нэг анивцсан ийм чимээг чинь одоо бид нар бол таг ойлгохгүй. Одоо морц гэхээр эн чинь бас гэрлэр янз янзын юугаар байдаг бид нар ч одоо нөгөө нэг гарын хурууны юугаар нь дохио зангаагаар ч юм уу эсвэл одоо нөгөө нэг одоо энэ гэрлэр энэ төр хүртэл морцдаг тийм одоо нөгөө нэг кино мөн дээр гардаг үстэй тийм нөгөө нэг усаа онгоцон дээр ингээл тийм тэр чинь морц ахгүй юу тийм тэр чинь морц гарын хуруугаар бас морц байдаг гарын хуруугаар бас морц байдаг тийм бүр тийм байдаг л та тэгээ дуу чимээгээр гэсэн өөр тийм төрлүүд байна. Сонирхолтой юм аа. Таны хувьд ерөнхийдөө бас яг эмэгтэй хүний хувьд энэ цэргийн амьдрал гэдэг зүйл ч бас ер нь нэг хатуу бас тэг хэцүү юм болоо гэж бас боддгийн ер нь тэгээд яагаад бас яг энэ цэргийн энэ амьдралыг сонгох болоо ер нь хэр санагддаг байсан. Бас нэг энэ амьдралаас нэг холдчихийч гэдэг юм уу те. Тэгж нэг шантарч исэн тохиолдол бас байсан болоо. Мэргэжлээ яагаад сонгосон талаар те. Надад яг цэргийн амьдралаас шантарч исэн ёстой байхгүй. Нууцгүй гэдэг нэр. Хүүхэд байхдаа бол ямар нэгэн тийм дүрэн тууц өмсөн одоо миний төсөөлснөр бол би онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг байсан. Тэр нь юу нэ гэхээр ерөөсөө дүрэн тууцсанд нь болж онгоцны үйлчлэгч болно гэдэг үсэн. Тэгээд мэдээж энийгээр орсон. Гэхдээ цэргийн хүн болсноор би өөртөө айгүй их баярлдаг. Манайд цэргийн гэсэн хүн байхгүй л дээр нь ард маань тийм цэргийн хүн болсондоо миний хувьд бол маш их баяртай байдаг. Ерөөсөө шантарч үзээгүй. Тэгээд энэ цэргийн хүн болсноор энэ мэрэгжлийг эзэмшснээр миний хувьд бол гадаа дотоод явж үзлээ. Бас амжилтанд хүрж үзлээ. Энэгээрээ би одоо хүртэл барахдаг. Ерөөсөө энэ ер нь л энийг тавихгүй байхын тэтгэвртэй гарсан ч гэсэн энэ чиглэлээрээ сонирсон хүнд дуртайя би ер нь зааж өгнө гэж боддог. Одоо гарын яг өөрөө бэлтгэж байгаа юм гоё шавнар байна. Байлгүй яах вэ? Одоо яг одоо миний хажууд ирсэн байгаа энэ хүүхэд маань миний шав миний ер нь бол ирээдүйд миний хийгээгүй амжилтыг бол хийн гэсэн итгэл найдвар зөндөө шавнар байна. Одоо нэг шав маань
Үндэс удаан улсад үүрэг гүйцэтгэж байна. Би спортын дид мастер 2 хүүхэд төрүүлсэн. Юу яасан олон нэгдүгээр зэрэгтэй хүүхдүүд байна л та. Тэгээ ирээдүйтэй хүүхдүүд зөндөө шавнар байгаа. Дөрөв товц гэдээ ярьсан чи битэрийн хувьд бас өнгөрөгч цэргийн эрс цэргийн баяраар бас битэр 2 хоногийн өмнө нэг юм цэргийн хувцас өмсөж бас нэг нэвтрүүлэгт орж үзсэн. Тэгээд тэгэхээр яг цаанаасаа бас нэг юм дөрөв хувцас нь өөрөө бас нэг юм мэдрэмж нь бас нэг өөр гоё юм шиг санагдсан. Тийм шүү дээ. Яг зөв. Огшоод байгаа юм шиг нэг юм гоё зихтэй яг зөв ёсоор нь ингээд өмсчихөр их гоё харагддаг юм байна. Дөрөв журамтай цаанаасаа өмсгөөс ахуулаад тэгээ хэрэглэлээс нь бүх юм дөрөв журамтай. Тэгээд тэрэндээ угаасаа хүн чинь сурчдаг. Тэгээд яг л би нэг ийм байх ёстой гэсэн одоо тэтгэврт гарах юм бол би ингийн амьдралд ер нь ягвал ер нь цэргийн хүн гэдгээ би өөрөө илэрхийлэхгүй байгаа ч гэсэн гаднаас ингээд хүнтэй хүмүүс харьцаал та цэргийн хүн үү гэсэн тэгэхээр нэг юм юу байдаг юм шиг гэн тий олон жил бас юу. Тэгээд цэргийн хүн болсноор бас олон удаагийн ажиллагаанд өөрөг гүйцэтгсэн тэрүүгээр бас бахархдаг. Ямар ажиллагаа? Өмнөс удаан улс ер нь өмнөс удаан улсад 4 удаа өөрөг гүйцэтгсэн. Тийм. Тэгэл эх орондоо өөрөг гүйцэтгэж их орондоо ирэх хамгийн гоё мэдрэмж тэр болгоноос л кайф аваад улмал ажил мэргэжилтэд дурлал. Нэг дотор бидний одоо мэдэрч чадахгүй мэдрэмж гоё зөндөө штэ. Ер нь бол хэцүү гэхдээ угаасаа л бид нар хийх ёстой, миний хийх ёстой юм. Энийг л давах ёстой гэсэн юу гараад авчдаг. Тэгээ гараад ирсэн хойно айгүй гоё кайфыг авдаг. Зүгээр бид нар яг хөндлөнгөөс зүгээр яг эмэгтэй хүний хувьд амар хэцүү байдаг болоо гэж зүгээр бодож байгаа боловч яг доторх амьдралд нь ороод ингээд дотор нь ороод ирэхээр тэр бол хамгийн сайхан тийм тэгэл маш тактикийн тэмцээнд гүйж орж ирэл хөсцөө нүлмэстэй гүгэл орж ирээд явж явах залуу байхад явж үзчихсэн сайхан дурсамж зөндөө гоё. Дотоодын тэмцээн уралдаан яг Морзор ер нь хэр зохион байгуулдаг? Дотоодын зөндөө энд Монголда бол харин энэ телеграфийн тэмцээн бол зөндөө болдог. Одоо зэвсэг төвчний хувьд бол нэрэмжит тэмцээн одоо гүр арагчаа цансрын нисгэж гүр арагчаагийн нэрэмжит тэмцээн гэдэг маш том тэмцээн болдог. Манай ангийн нэрэмжит хошууч генерал Гаваа гэсэн нэрэмжит гэдэг маш том тэмцээн болдог. Ер нь урд нь бол бүр улсын аваргын хэмжээнд тэмцээн зохиогддог байсан. Манай ангийн нэрэмжит тэмцээн улсын аваргын хэмжээнд зохиогддог байсан. Тийм том тэмцээн байгаа. Удахгүй одоо 7 хоногийн дараа гүр арагчаагийн нэрэмжит тэмцээн болно. Тэгээ Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээн, улсын авраг шалгаруулах тэмцээн, одоо хилийн цэргийн нэрэмжит тэмцээн гэдэг том тэмцээнүүд байгаа. Энэ ер нь яг Морзын төрлөөр бас заавал цэргийн мэрэгчлэлтэй гэлтгүү тий. Одоо тийм хүмүүс одоо суралцж болно шүү дээ тий. Яг нөө спорт гэдэг утгаараа алхлаа тий. Одоо харин тэр чиглэлээр хүмүүс байна уу? Зөндөө байна. Одоо дөнгөж сая 2 сарын 10-нд би биш одоо 2 сарын 6-нд би сүүлийн дамжаагаа төгсгсөн. 42 хүүхэд төгсгсөн. 42 хүүхэд төгсгсөн. Мундаг сонирхолтой үнэхээр дурлсан тийм хүүхдүүд байдаг. Бүгд сонирхогч юм уу тий? Бүгд сонирхогч. За яг хөө гэхдээ цэргийн мэргэжлийн тодорхой хэмжээний яг хөө тийм цэргийн ажилд орохын цэргийн хүн болохын тулд одоо бид нарыг харж барахдаг байх л гэж би боддгийн. Энэгээр ингэж явж болдгийм байх гэсэн юг авдаг байх л гэж би боддгийн шүү дээ. Тэгээд ингэж сонирхсан. Тэгэл орж ирэл хүн төцөө ийм юм туулах хэрэгтэй байна гэдгийг мэдэл цаашаа явахгүйгээ өөрсдөө шийддэг байх та. Энийг бас яг ингэж суралцахад ч гэдэг юм уу яг сонирхож байгаа хүмүүст бас нэг юм шаардлага байдаг болоо гэж бодоод байна. Бас нэг юм сонсголын мэдрэмжтэй. Сонсголын мэдрэмжтэй энэ спортыг яаж ч өөрөө хичээж би энэгээр ямаар ингэж амар их хүсэж байгаа ч гэсэн сурдаггүй хүмүүс байдаг. Бүр юу шаарддаг. Сонсголын одоо тэр мэдрэмжийн тийм шаарддаг. Маш өөрөө нэг ингэж цохиж могч байгаа энэ хүртэл бас нэг юм цул мэдрэмж гэсэн үг. Мэдрэмжийн асуудал тийм. Энэ сэргэлэн жоохон удаахан юутай хүмүүс болвол сурахгүй айгүй хэцүү. Тэгээ сурдаггүй хүн байдаг. Хүн болгон сурдаг гэж бол биш. Сонсголын зүгээр ингээд ингийн үед зүгээр хэвийн сонсголтой мөртлөөсөө яг энийг детамитаг ялгаж чаддгүй тийм хүмүүс хүртэл байдаг. Сонирхолтой тийм. Тийм сурах хүн сурахгүй хүн гэж бас байдаг. Тэр гэрлийнхийг бас сонирхож болох юм шүү тий. Тэр нь ихтэй спорт гэж байхгүй л тийм. Хүн энэ чимээгээр нь тийм чимээгээр нь тийм. Тэгэхээр бас сурахгүй хүн гэж бас байгаад байна шүү тий. Тэгээ ер нь бол энгийн хүмүүс одоо энгийн иргэд маань ч гэсэн сонирхоод сурч чадвал сурахад хэзээ ч илүүдэхгүй. Одоо олон улсын хэл гэж баг. Олон улсын ер нь дэлхийн нэг хэл шүү дээ ерөөсөө. Нэггээр
хаанч хинтээч ямар ч хүнтэй энэ нэгэр дэлхийн өнцөг болон онцөг болон хаанч байгаа хүнтэй холбогдож чадна. Ярьж чадна. Хоёулаасаа мэддэг бол ёстой тий. Тийм. Төрлөх базаад байж. Төрлөх хэл нэгт тэгэл дараагийн хэл нь олон улсын нэг хэл гэсэн үг. Ингэр зүүсэн байгаа медаль нь дэлхийн аваргын хөрөл медаль тий. Тийм. Энэ сая авчирсан дэлхийн аваргын Дандуурмаар олон медаль байна да одоо. Алийг нь ч гэж асуух уу. Үнэхээр л гоё бахархмаар санагдаж байна. Ер нь ажиллагаанд явсан ажиллагааны медаль тэгэл ой медалууд ангийнхаа. Сая 3 сарын 17-нд Цэргийн баяраараа эх орны төлөө хүндэт тэмдгээр шагналт ямар гоё юм бэ. Баяр хүргэе. Баярлалаа. Өстой гоё юм аа. Тэгээд таны ярианаас бас их хэцүү л ойлголоо. Тэг маш их бахархлаа. Тэгээд Монгол улсдаа бас ингээд чансаагаараа тэргүүлээд тий чансаагаа эзэмшээд за дэлхийн бас тэмцээн дэлхийн аврах түр ингээд дэлхийн хэмжээний дэлхийн данстай тавьчих чинь тийм дэлхийн данстай шагналыг аваад ирсэн. Үнэхээр бахархлаа. Тэгээд үзэгчд маань бас одоо сонирхолтой хэрэгтэй бүх одоо талаас нь л сайхан мэдээллийг хүргэж чадсан болоо гэж найдаж байна. Бидний ярилцах хугацаа өндөрлөгдөх гэж байна. Төгсгөлд нь Монгол улсад зэвсэгт хүчин үүсч үүснээ 105 жил дөнгөж саяхан 2 хоногийн өмнө болоод өнгөрсөн байна тийм учраас та бас таныг бас анги хамт олонтой сайхан мэдлэгээ дэвшүүлэх болоо гэж бодож байна. Баг бүрэлдэхүүн тэглгүй яах вэ? Тэгээд ер нь бол сайхан үнэхээр сонирхолтой гоё яг хүмүүсийн өмнөөс асуухаар тийм гоё асуултуудыг тавилаа баярлалаа. Тэгээд ангийнхаа нийт удирдлага бие бүрэлдэхүүн болон цуг мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явсан найз нөхөд үеийнхээ мөрдснэгт хүмүүстэй зэвсэгчэн үүсэж байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргье. Маш их баярлалаа. Маш баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Радио спортын өндөр хурдны телеграфийн 23 дахь удаагийн дэлхийн аваргын хүрэл медальт олон улсын хэмжээний мастер сургагч ахлагч Цэрэнл хам оролцлоо. За хөтөлбөртэй хамтсан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх болцлоо. Тэр баяртай.